За сайн байна уу? Одоо яг хэрэглээ талаас нь нэгжлэр судалгаа хийхэд юу анхаарах хэрэгтэй бэ? Ямар судалгаа хийж болох юм бэ? Тэр талаас нь яриа гэж бодлоо. Тэгэхээр бид нар одоо өөрсдийнхөө ажил дээр юу ажиглаж болох вэ гэж байна. Тийм ээ. За би тэгээд бодлоо л доо. Юу ажиглаж болох юм бэ? Тэгэхээр угтах үйлчлэгийг одоо жишээлбэл бид нар угтах үйлчлэгийг бид нар яаж хийж ийна гэдгийг ажиглаж байна. Тэгэхээр их одоо эмнэлгийн магадгүй яг үүдэнд бол камера байгаа. Кабинетд бол байгаа эсвэл би сайн мэдгүй. Тэгэхээр хэрэг өөрөөдөө хэрэг одоо камертай авах юм бол ердөө та нарын мэдээлэл төвчл өөр нэг газар сайгаад хэрэг байна. Тэгээд тэр камерт одоо тэр мэдээж хэдэн хэр хугацаатай хадгалагдсан юм магадгүй сараа хадгалагдсан байх тийм. 2 оноос дээш хугацаанд тэр материалыг ашиглаад та нар өвчтнүүдийг яаж хурцж яах гэдгийг ажиглаад мэдчих. Тэгэхээр угтах үйлчлэгийг хүн янз бүрээр харддаг. Миний хувьд бол угтах үйлчлэг гэдэг бол ерөөсөө байгууллагын хаалгаар алхахлаа ресепшн хөрөх өшөө зай байна шүү дээ. Тийм дөнгөж алхахлаа тэр бол угтах үйлчлэг. Тэгэхээр яг та нар ингээ айл багтаас хаалга тэрийг хардаг бол зарим айлын хаалга бүр ингээ тоосон зарагдсан байна. Тэр маань юу гэж хэлдэг энэ айлын эцэд хэр ажилтай юу вэ гэдгийг харуулж байгаа. Тэрнтэй адилхан байгууллагын тэр тусмаа эрүүл мэндийн байгууллагын хаалгаар оронгууд цэвэрцэн цэвэр байгаагүй. Би хаашаа явах вэ? Хэрэг би хаашаа явах мэдгүй байгаа бол энэ маань угтах үйлчлэг юу вэ гэсэн үг байна. Та нар одоо энэ өндөр барилгуудад ороход харж байгаа. Тэдний давхар тийм байгууллагууд байгаа гэдэг 801 дээр 802 дээр гэсэн байна. Тэр бол угтах үйлчлэгийн нэг зүйл байхгүй тийм ээ. Гэтэл зэрэг угтах үйлчлэг гэдэг маань дөнгөж орлоо. Тэгээ ресепшн дээр хөтчтэй очлоо. Эхнийхээ үйлчлэгийг авлаа тийм үү. За тэгээд тусахгүй цаашаа минийхээ бол кабинетд орлоо. Сүлэгч яаж өгтөж авч байна. Энд яаж өгтөж авч байна. Ерөөсөө тэрийг ажиглав. Тэрийгээ тэр камерт бат. За тэгээд тэрийг ажиглаад юу хийсэн бэ гэж хэлж өгье. Тэгэхээр 10 жилийн өмнө байсан шиг санагдаж байна. Би одоо санагдаж явж байгаа. Швейцарын хөгжлийн агентлагийн нэг төсөлд хамрагдсан юм. Тэгээд тэр хүн болохоор зэрэг бид нар одоо ингээ байнга Швейцараас ирдэж ятахгүй тэгээд Монгол багш нарын сурвалж багш нарыг нэлээдчихэж байгаа маа. Тэр нь тэгэхээр нөгөө уулзалт семинар хөтэлдэг багш нарыг байх юм л да. Тэгээд тэрний багшийн сургалтанд орооч гэсэн баггүй. Тэгээд би заа гэлцэн. Тэгээд тэр хүн явцсан. Тэгээд нөгөө заа гэж хэлсэн амандаа би очсон чинь азарч юм уу? Сургалтын тэр нөгөө багш нарын суудланд өрөөд би сурагч болсон байхгүй. За тэгээд сурагч болоод бид нарыг эхлээд нөгөө хичээлээ дараа нь нөгөө ихтгэж тавилаа бүлгийн хэлцүүлэг явж байгаа нөгөө камер тавьсан. Тэгээд камер тавьчаад дараа нь бид нарыг итгэлээ яаж тавьж гэнэ гэдгийг одоо хэлчихэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө яг хэлцүүлэг дээр болохтой зэрэг харагдах байдлаас өсвөлээл одоо тэр зэгцтэй ярьж гэнэ үгүй юу? Тохиол замаа ямар гэдгийг ярилцаад тэр хүн болгонд нэг санаач өгсөн бүлгэрээ ярилцж байгаа. Хүн болгонд нэг юугаа засах ёстой санаач өгсөн байхгүй. Тэгээ надад ирсэн санаач нь цэг зогссон. Нэр санаач өгсөн. Тэгээд тэрийг яг энэ шиг юм жижигхэн цаасан дээр тийм. Тэгээд тэрнээс хойш өдрөд би ерөөсөө яг компьютер хавч юм уу гэдэг тэр хам цэг зогссон гэдэг юм тавьчаад тэгээд хит одоо нэг тэрийг хараад ингээд яг санаад зэг зогсоод байгаа. Тэрнээс хойш бол цаастаас асахгүй бас хатдаг болж байна. Тэгэхээр тэр үртэл би юу яаж зогсох байгааг ерөөсөө анзаарч байгаагүй гэж харсан. Тэгэхээр хүн хэлхээс наашгүй гэдэг шиг би өөрийгөө харахаас наад би юу ингэж зогсож байсан гэдгийг мэддэг байхгүй. Тэгсэн яаж зогссон ч дандаа багын үйлдэл зогссон. Дайлхий зогссон. Тухайн үед бол надад харагдсан асуудал юм шиг санагдчихсэн. Гэтэ харагдсан асуудал ч гэсэн бас чухал. Яг гэхдээ зэрэг бид нар бол яг ялангуяа үйлчлэгийн байгууллагатай багш нар болоод энгийн байгууллагын ажилтнууд бол бид нар өөрсдөө үлгэр дуурайг үзүүлж явах хэрэгтэй гэж боддог байхгүй.
Тэг үлгэр дуурал маш хүчтэй би яаж үзье гэсэн чинь Америкт миний амьдарчсан нэг газрын одоо нэг айлын нэг өрөө төрөөсөө сож байгаа. Тэгээд тэр айлын эзэн алхахад зэрэг төрийн бас байгууллагын тэргүүн байсан байхгүй тэргүүн юмтэй. Тэгээд тэр нэг удаа нөгөө хандлагчтайгаа уулзсан намайг дагуулсан явсан. Цаад хүн нь бол саятан тийм эмэгтэй. Тэгээд ингийн эмэгтэйсэн одоо гаднаас нь харахад бол саятан энэ гэхэргүй. Тэгээд бид нар нэг кофе шопт уулзсан байхгүй. Тэгээд кофе шопт уулзаад ингээд сууж байхад би ерөөсөө өөрөө мэдгүй нөгөө одоо тэр салфетк нэг тийм дэрний уучиг тав салфеткээс тэрийг ингээд өөрөө мэдгүй тавлаад хэрэглэсэн ба. Тэгээд яагаад гэсэн. Тэгээд би тэргээ ч өөрөө мэдгүйгээр хийсэн. Тэгээд нөгөө намайг авчирсан хүүхэн маань над руу хараад тахлаа би яасан болоо харсан чинь нөгөө цаасаа тавцсан байхгүй. Тэгээд цаасаа тавлаад яах юм тавын би одоо харуулах гэдэг юм уу тий талын тэр хүмүүсийг бас хэрэглэх гэдэг юм уу. Тэгээ бодоод исэн чинь манай аав тэгж юу салфетик тавлж хэрэглэдэг юм гэсэн. Манай аав 2 дайнд оролцсон. Одоо 2 дугаар дайны үед орцод байж хараад тэгээд одоо тэр цэргийн сургуулаа Урал руу нүүлэлцэжсэн. Дараа нь 45 оны чөлөөлөх дайнд орж ирсэн юм баггүй. Тэр нүү их тийм хямагч юм уу тий. Тэр нэг нөө салфетка урж хэрэглээд багтана. Би ерөөсөө анзаарахгүй байсан байхгүй. Ер нь бурууч гэдгүү зүүч гэдгүү тэгэл тэр хүн тэгэл хэрэглээд сурцсан. Тэгэл тэргээр нь орчтой байсан чинь надад тэгж нөлөөлдөг байсан. Нөлөөлсөн байгаа гэд би одоо тийнд очиж мэдчихэж байгаа байхгүй их олон жилийн дараа. Тэгэхээр харагдаж ч гэсэн чухал. За тэгээ харагдц маань үндсэндээ нөгөө харагдц маань сүултээ одоо эхлээд харагдцсан асуудал байсан бол сүултээ эрүүл мэндийн асуудал болж байгаа жишээтэй тийм. Нэг хөл дээр байнга зогсоод байна. Тэгээд сүултээ нүуний ажилтдаг болсноос хойш аягаа угааж явахдаа би бас нэг хөл дээр зогсдог юм байна гэж анзаарсан байна. Аягаа угааж явахдаа өөртөө нэг өрөө сүул дээр зогсдог юм. Тэгэхээр зэрэг тэр маань явсараад нөгөө эрүүл мэндийн асуудал хөл өргөн тийм. За тэгээд одоо юу гэдэг ясны асуудал тийм. Яс гажин мөрийн за буруу суудал, буруу зогсолт. За бүр ингээд нарийн ярих юм бол залуу эмэгтэйчүүд одоо нөгөө ясны гажин мөрөөснөөс болоод жирэмслэлтийн асуудалтай хүртэл болдог шүү дээ тийм үү. Гэтэ зэрэг тэр юм жижигддэггүй юм байна. Гэтэ зэрэг ажиглалтаар бид нар өөрсдийнх нь байгууллага дээр ямар судалгаа ажиглалтын аргыг ашиглаад ямар судалгаа хийж болох вэ гэх юм бол өршлийн эмнэлэгтэр одоо камертаа бол тэр камераа харж агаад утга үйлчлэгээ бид нар яаж явуулах юм бэ? Тэрийг хэлцээд сурах нэг зүйл. Өөрөөр хэлбэл хүн болгоноос нэг сурах зүйл юу вэ? Хүн болгонд сануулга өгөх нэг зүйл юу вэ? Тэгээд тэр бүлгэрээ ярилцж хагаад энийг ингэж засаа гэд сануулга өгч юм бол нөгөө хүн маань өвчлөн ирэх талд өөрөө чинь ингэж цаасан дээр тавьчих юм бол цаасан дээр бичиж тавьчих юм бол тэрийгээ явсараад сүлдээ одоо засаад дадал болчих юм шүү. Гэх мэтчлэн одоо бид нар энэ судалгааны аргуудыг ийм юм ташаалж байна. Тэгэхээр та нар ийм жижиг юм шиг санаж иж магадгүй ухтах үйлчлэгээ бол маш чухал. Яг гэхдээ зэрэг би одоо нэг ярилцсан аргаар маш олон судалгаа явуулчихсан. Тэгэхээр ярилцлага чанарын аргын судалгааны ярилцлага бол 2 цаг хүртэл явагддаг байхгүй. Маш удаан явагддаг. 2-оос дээш цаг хийдгүү хэрэг шаардлагатай гэвэл дахиж очдог. Тэгэхээр зэрэг тэр 2 цагт нөгөө ярилцагч маань нээлттэй ярих уу? Миний хүсэж байгаа мэдээллийг өгөх үгүй юу гэдэг нь ерөөсөө яг ярилцлагын эхлэн л тодорхойлно. Ярилцлага яаж нээснээс бол. Тэгэхээр санаандгүй одоо хинэггүй хүмүүс бол одоо гэрт орж байгаа тийм ээ хөдөө ялангуяа гэрт явж байгаа гэрт нь оронгоо ямар нэгэн дээгүүр алхаа гараа явчих магадгүй хараагүй тийм ээ. Тэгэхэд үндсэндээ тэр ярилцагч маань хааж. Яагаад гэвэл зэрэг одоо тэр хүн юу гэдгийг одоо алхаж болохгүй дээгүүр алхаа гарчих юм. Тэгэхээр зэрэг тэр альва ярилцсны эхлэл хэсэг бол маш чухал. Тэгэхээр би эмчтэр орлоо гэж бодоход би энэ хүнд асуудал бүр ярихгүй. Энэ эмчтэр би ахиж ирэхгүй гэдэг баг эхний минутанд тодорхойлох гэж байна. Ихтгэл дээр ч гэсэн ялгаагүй.
Бэлтгэл дээр бол эхний 2 минут одоо нөгөө сонсогчдийнхаа одоо тэр анхаарлыг татахгүй гэдэг маань ерөөс ихний 2 минут тодорхойлогдсон. Тэгэхээр тэр нэг ухтах үйлчлэгээ гэдэг дээр зөвхөн ухтах үйлчлэгээ гэдгийг л аваад үзэх юм тийм. За дээрэс яриагаа ажиглаж байна. Яриагаа ажиглаж байна. Тэгэхээр тэр яриан дээр бол одоо жишээлх юм бол одоо энэ жил их цастай яриа. Хаач явсан ингээд нэг шавцдаг явдсан тийм ээ. За нэг хүн өвчтөн ирэх гээд ирж гин гэж бодъё. За яг тэр үед одоо үйлчлэгч шалаарчаа зогсож байна тийм. За өвчтөн шавар дотор явлаа. Тэнгүүд тэр үйлчлэгч хэлсэн тийм үү. Энд хүмүүс ерөөсөө уцаа арчиж орж ирэхгүй. Дахиад эрэхтэй энэ хүн уцаа арчих болов юу гэж бодож байна? Арчихгүй байх магадлал. Яг гэхдээ зэрэг миний ялангуяа та нар өөрсдөө ээж хүмүүс байгаа. Ээжүүд бол тэгдэг шүү дээ. Шавар цэцэлд орж ирээд хүүхдүүдэд ороод ирэхдээ зэрэг. Тэр маань ингэж нэгцээ зэрэг би шавар татуулж орж ирж байгаа. Ээж маань өгүүлбэрт оруулаад хэлж байгаа. Тэрнээс иш хүсэлт тавьж байгаа биш. Дээрээс нь болохтой зэрэг ямар нэг мэдээлэл өгөх. Хэрв тэр хүн ирж байгаа, хүчтэй ирж байгаа хүн шавар татуулаад ороод ирэхэд нь үйлчлэгч та хэрэг уцаа арчаад орвол миний өвчтөнд зарцуулах цаг маань ихсэгсэн гэж хэлэх юм бол дараагийн удаад тэр хүн юм батна гэсэн. Өвчтөн гэдгийг бол ганцхан өөрөө ирж байгаа хүн дээр зөвхөн тусаж байна. Тэгэхээр нөгөө нэг ганц өгүүлбэрийг яаж хийснээс болж бидний ажлын үр бүтээл өөрчлөгдөн гэсэн. Өгүүлбэрээ бид нар яаж хийж гэдгээс болоод тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрийг одоо бид нар өөрсдөө яаж хийж гинэ нөгөө эргээд ярьж байгаа зүйлээ хурааж аваад тэгээд эргээд сонсоос маш мэддэггүй юм биш. Нөгөө нэг би өөрийгөө хардтагтай л адилхан тийм ээ. Тэгэхээр та нар бүр цаг гаргаад тэгээд одоо яг хүмүүстэй яг тэр хүмүүстэй ухтахтай юу ярьж байгаа гэдгийг ерөөсөө ингэж хураагаад цаг болж байгаа шүү. Хураагаад авч тэгээд тэрэн дээр шинжилгээ хийж байна. За дараагийн тавчлаа ярьж байгаа. Дараагийнх нь болохоор зөвхөн бид нар баримтын шинжилгээ. За баримтын судалгааны арга дээр болохоор зэрэг анхдагч болон хоёрдагч баримтад тулгуурлан аливаа юмс үзэгдлийг тогтсон баримт дагуу шинжилж байгаа гэж. За тэгэхээр анхдагч мэдээлэл гэдэг маань судалгааны асуудлаа тодорхойлсны дараа хариуг нэрлэж өөрсдөө зөвлөсөн тоо мэдээлэл. Хоёрдагч мэдээлэл гэдэг нь өмнөх судлаач хэмжээчдийн зөвлөсөн тоо мэдээ тийм ээ. За энэ дээр би нэг сая 13 цэгийн гэсэн юм туршлагын хөлбөр яваад байгаа билээ. Эрүүл мэндийн статистикийн тэгээд тэр дээрээс би энэ нэг зураг оруулсан байна. Тэгэхээр тэр зураг дээр болохоор зэрэг та эмнэлэгт энэ тийм ээ. Эмнэлэгт хөтөж байдаг. Эмнэлэгт хөтөж байдгийг та мэдвүү гэсэн судалгаа. Тэгэхээр энэ судалгаа хийсэн хүмүүсийн хувьд бол энэ маань анхдагч мэдээлэл та нар хэрэг энэ мэдээллийг ашиглаж байгаа бол хоёрдагч мэдээлэл болж шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг байгаа мэдээлэл хэрэг та нарын одоо асуудлыг шийдэхэд хангалттай биш байх юм бол бид нар өөрсдөө судалгаа гэсэн. Тэгэхээр энэ нөгөө баримт дээр болохоор миний зүгээр төвчлээд ярихад хамгийн хийж болохоор судалгаа юу вэ гэдэг зэрэг энэ өвчин эмнэлгүүд нөгөө угаасаа өвчний түүх гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд хамгийн их одоо юу гэж өрхийн эмнэлгээр үйлчлэгдэгчд надад бол яриа өгдөг юм шиг санагддаг байхгүй юу? Вакцины хийх, жингээ хэмжүүлэх, за дээрээс нь болохоор зэрэг бас одоо эрүүл байгаа үгүй, за ханиад төрсөн хүрээний үед бол хамгийн их үйлчлэгдэх хүмүүс нь яриа. Тэгэхээр яриагийн одоо бор хоолн дээр өөрчлөлт ордог гэж би хараад байгаа. Тэгэхээр хуучин одоо уламжлалт аргаар биш, уламжлалт бус аргаар одоо бор хоолнд орж байна. Тэгэхээр ерөөсөө энэ дээр жоохон одоо нэг өвчтнийхээ түүхтэй нэмээд одоо бор болохоор хуучин уламжлалт аргаар олж байгаа хүмүүс ямар байна? Өсөлт нь ямар? Эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь ямар? Одоо шинэ аргаар тийм уламжлалт бус одоо нооны одоо цэцэн энэ төр хийж өгдөг болсон байна шүү дээ. Тэгэхээр уламжлалт бус аргаар олж байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар байна гэж мэдчихлээ. Энэ дэр байдлын судалгаа хийж байна. За тэгээд дараагийн нь болохоор ярилцсан арга. Ярилцсан арга дээр болохоор ярилцлыг бол бид нар ярилцсан арга чинь ч гэсэн хийж чадна гэж бодоод байт юм шүү. Ярилцсан аргыг бол ном бичгтээ зөвлөе.
хүн болгон бичих гэсэн мэддэг хэдийч хүн болгон ном бичдэг. Бид нар ярьж чаддаг хэдийч хүн болгон ярилцаж чаддаг. Тэгэхээр энд бол маш их ур чадвар шаардлагатай. Ялангуяа сонсох ур чадвар маш сайн байх шаардлагатай. Дээрээс нь нөгөө хүнээ мэдрэх энэ одоо ур чадварыг бас хөгжүүлсэн байх шаардлагатай. Тэгээд ер нь бол бас нэлээд туршлагатай баяждаг юм чадвар байна. За тэгээд энэ ярилцлагын арга дээр бас та бүхэнд ямар юу хийж болох юм бэ? Одоо ажил дээрээ яг нэгжийн төвшөнд одоо юу хийж болох юм бэ гэдгийг товч яриад авдагсаа. За тэгэхээр ярилцлагын арга маань тодорхой сэдвийн хүрээнд чиг асуултын давуу хөтлж явуулдаг арга гэж байна тийм ээ. За энэ чиг асуулт гэдэг маань бол бид нар одоо юу асууж ямар мэдээлэл авах вэ гэдгийг гаргаж чинь. Гэхдээ нөгөө анкетын судалгаа шиг яг тийм тодорхой байгууллагатай яг тийм хатуу бүтцтэй байдаг. Өөрөөр хэлбэл бид нар анкетын судалгааны асуултуудыг бүр эцэслээ туршиж үзээд яг ингэж байгаагаар насан зэрэг цаатлын хүн ойлгохгүй бол бид нар яг л байгаагаар дахиж татаж асууна гэсэн ийм заавартай явдаг байхгүй. Гэтэл бол энэ чанарын агны судалгааны ярилцлага бол үгүй уян хатан. Гэхдээ бид нар асуух зүйлээ бүгдийг асуун хаанаас нь чав. Хаамч одоо оруулаад асууж болно гэсэн. Тэгээд өөрөөр хэлбэл судлаач нөгөө асуултынхаа хуудсыг өөрөө оруулж явж байгаа гэсэн. Тэгэхээр тэр асуултуудаа бүгдийг өөрөө болгосон байх шаардлагатай. За тэгээд шинэ мэдээ санаа оноод нээлттэй тусгаараа нөгөө анкетын судалгааны ярилцлагаас өөр анкет одоо ингэж ярилцаад бид нар заримаа ингэж өгдөг шүү дээ. Тэрнээс өөр. Яг тэгэхээр тэр бид нар ерөөсөө мэдгүй юм бол мэдэх гэж судалгаа яадаг байхгүй. Тэгэхээр бид өөрсдийнхөө мэдлийн хүрээнд нөгөө асуултуудаа заавчдаг. Өөрийнхөө л мэдлийн хүрээнд. Гэтэл тэрний цаана тийм нуугдвал хүчин зүйлүүд байж болчихсон. Тэгэхээр тэрийг бид нар яг энэ нөгөө нэг энэ чанарын аргын ярилцлагын аргаар энэс болоод ийм одоо үр дагавар гараад иж болчихгүй юм байх шүү гэдгийг харцсан бол тэр асуултаа нэмээд оруулчих болно гэсэн. За тэгээ ярилцлагын арга зүгээр нэг жишээ хэм миний санаанд орж ирсэн зүйл гэвэл манай одоо эдийн засгийн техникийн МОЕ-ийн эдийн засгийн техникийн багш нарын удирдах явуулж байгаа юу асархуу гэсэн төсөл дээр би ороод 50 дугаар сургууль дээр нэг багшаас асуулт авсан байхгүй. Тэгээд тэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй дандаа хүүхдүүдэд саажилттай, антауны синдромтой, хүн хэлбэрийн аутизмтай, дээрээс нь оюуныг болоод тийм хэлний бэрхшээлтэй хүүхдүүд 500 хүүхэд байт юм байна. Тэгээд тэр хүүхдүүдэд нийлүүлж суулгаж байхгүй. Тэнгүүтээ нөгөө туслах хаш нар юу гэдгийг гэсэн чинь тэр нөгөө тэрнцэлтэй хүүхдүүд дээш нь доош ингэж нөгөө 3 давхар одоо жишээлбэл 3 давхар хөгжмийн кабинет нэ тийм ээ тийшээ ингэж явсараад туслах хаш нар нэг ч нураг болцсон гэж байна. Нурны хүчтэй гэж. Лифт баг. Тэгэхээр энэ дээрээс би юу гэж санаа авсан гэсэн чинь солигчтой хамгийн хүнд өвчтөнгүүтэй ажил. Төлөвийн 3 дугаар зэрэгтэй тийм ээ. Эсвэл одоо хин эмчилгээ хийж байгаа хүмүүстэй ажиллаж байгаа хүмүүс зөвхөн тэднэрт үйлчлэгээ үзүүлэлт зогсохгүй тэр хүмүүсийн зовлон хуваалцж идэг болсон. Зовлоныг өөрчилдөг болсон тийм ээ. Тэгээд дараа нь тэр өөрсөн зовлонгоо хайж чадчихэв нүгээр. Тэрийг яаж тайлбарлах. Тэгэхээр зэрэг би бол тэр арга ер нь хомс юм байна. Энэ дэр нэг судалгаа хийгээсээ ярилцлагын арга дээр бол фокус үлийн буюу 4-12 оны бүлийн ярилцлага. Одоо яг тэр хүнд өвчтөнгүүдтэй ажилладаг хүмүүс дараа нь өөртөө авсан тэр хямрал ажлынхаа ачааллыг тэр одоо тэр зовлонгоо яаж сэгсэрдэг юм бэ гэдэг талаар тийм арга байхгүй. Байхгүй бол бид нар яаж бий болох вэ? Тэгэхээр яг л энэ одоо зөвхөн бид нар нөгөө нэг ажилтайгаа холбогдсон юм судалгаануудыг л сэтгэлээс хийх хэрэгтэй. Тэгжээд бид нар одоо өөрсдөө анхаарна, нөгөө өвчтнүүдээ анхаарна, яг хүн рүүгээ анхаарч бидний энэ нөгөө нэг одоо энэ үйлчлэгийн ажил үйлчлэгийн чанар сайжрах юм шиг санагддаг байхгүй. За ингээд навчлаад дуусгая баярлалаа.